Байцгаана уу? Налагчуудаа хайрдаггүй. Мэнчилгээ хүргэлтийн хамт олон маань энэ цаг мөчид хорвоод мэндэлсэн Хосгүй баяр төрсөн өдрийн баяраа тэмдэглэж байгаа хайртай ижи тогоо чулуунда хэмээн хаяглаж өр хүүхдүүдийнхэн зүгээс илгээсэн гинтийн бэлгийг энэхүү цэцгийн баглагаар уламжлах гэж байна. Ээж хүн гэдэг үрээ хэвлийтэй 9 сар сэтгэл зүрхэндээ үүрдийн тээж явдаг жамтай шүү дээ. Энэ л хайрын дэдийг өгч хөсгөж хүмүүжүүлсэн ижи бурхнаа хүндэтгэн дээдэлсэн өр хүүхдүүдийнхэн мэдчилгээг хамтдаа дотгошоорч уламжилцгаая. Сайн байцгаана уу? Сайхан баярлцгааж гин үү? Уучлаарай, баярынхны 3 минутыг хуваалцах хэрэг гарлаа. За манай мэдчилгээ үргэлт маань үргэлжилсээр ээлжид маш үсгэлэнтэй сайхан бүсгүй зөрөө хүрэлцэн ирлээ. Энэ цаг мөчид гэгийн сайхан өдрийн халуун мэндийг дэвшүүлж байна гэчээ сайхан баярлж байна. Сайхан баярлж байна. Тавчлуу ихчээ ширээ дайрсан дотны хүмүүстэйгэл угтаж байгаа шинэ жил арай биш бололтой. Ямар баяр вэ? 12 сарын 13. Төрсөн өдөр. За тэгвэл бид тэглгүй яах вэ? Эрхэм сайхан дотны хүмүүсийнх нь нэжгэнсэн алга ташаалтайгаар нийт налайх нутгийнхнийх нь нэрийн өмнөөс хорвоод мэндэлсэн Хосгүй баяр төрсөн өдрийн мэнд хүргье. Баярлалаа. Тэгээд миний хчээ төрсөн өдөр дээр ер нь хол оройс зочид цөмөрөө ирсэн юм шиг байна. Хүүхдүүд бас уцаар ярьчихсан болов те. Харин цэцгийн маглагаар гинтийн бэлэг явуулсан хүн байна. Та хэнийг гэж бодож байна? Хүлээж байгаа хүн байна уу? Хүүхдүүд ахлагч бодож байна. Та хэдэн хүүхд төрүүлж өсгсөн? 3 хүүхэдтэй, 2 охин, 1 хүйтэй. Тий. За тэгвэл одоо үргэлжлүүлээд дүүн танд хаягалж ирсэн сэтгэлийн үгсийг нь уншиж өгөх том даалгавартай ирсэн миний хчээ. Тэгээд сайн сонсвол хүүхдүүд мөн үү аль эсвэл өөр хүн ч байж магадгүй шүү дээ. Тийм учраас анхааралтай сайн сонсъё тийм үү миний хчээ. Энгэрт нь сүү эвлэж хэвлийд нь ураг бүрлдэж энэ орчлон бүхэлдээ энерч яваа ижимэн танда энэ өдрийн мэндийг хүргье. Эсэн говийн ширхгийн тоогоор ээжтэй үрсэн дэндүү их хайртай. Эвэлсэн сүүгэн задгэлсэн болохоор ээж та бидэндээ дэндүү их үнэтэй юм шүү. Газар дээр ганцхан бидний гэж ижимэн та яасан ч их хичээсэн юм бэ? Бидний төлөө хичээхдээ бүлээн цайгаж залгилж үзээгүй, бүтэн нойртойч хонж үзээгүй, бусдын хүүхдээс дутаачихгүй юм гэсэндээ бүхий л зүйлэн зөрүүлсэн ээж таныхан энэ их өрийг яаж хариулна да? Ээжээ таньда үрсэн дэндүү их өртөө шүү. Омголон залуу насыхтай ноосрлож орчлон таныган ээж болгосон сүрчигний чинь гайхам сайхан өнрийг сүү болгон өөрчилсөн сүлжсэн гизгийг нь шууж боолгоод ээж болгосон сүүл дунтаж өглөө эрт босгосон ээж болгосон омголон залуу насандд нь очир эрдэнэ болж 3 өрсөн ирсэн шүү дээ. Одоо харин ачийг нь хариулах том бодлын дор дараатаа яваа шүү. Танда төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргье гэд таны тулгын 3 чулуу болсон сайхан үрсээс нь мөн тусгайлан хүргнээс нь илгээсэн маш гоё гинтийн бэлгийг энэ цэцгээр уламжилж байна. Хүлээн авна уу? Би ээжийнхээ нуужнахсан нулимсан нуухтаж ургасан цэцэг юм. Би ээжийнхээ Миний их зүгээр сэтгэл хөдлөл гэдэг чинь маш сайхан мэдрэгж байна. Юу юуг л талархлын үгээ дэвшүүлэх гээд байна. Тэгэлгүй яах вэ? Тэгээд энэ бичлэг бол бас дурсамж олон үлдэн онцгойлон хүүхдүүд нь бас ээж яаж хүлээж авсан бол гэд их л тогтолж байгаа болоо сэтгэлээс хаалцъя. Ээж гэсэн хүүхдүүдтэй бүгдэнд нь баярлалаа. Хайртай хамгийн том хүргэндээ үнэхээр их баярлалаа. Хүүдээ маш их хайртай шүү. Би хүүшгээл адилхан харилж явдгаа гэж хүүдээ хэлээ да. Гол нь ээжэд дамжуулаараа ийм хөөрхөн охины төрүүлж өсгөөд миний хань болгож өгсөн туйлын талархдаг гэсэн мөн таны үрсээс нь эргүүлэн хийгэл хүснэ ээдээ ээжийнхээ ачийг хариулаад тэнгис далаагаар аваад тойрох юм гэсэн шүү ихчээ. Тэр болтол харин эргүүлэн саруул сайхан байхыг хүссэн. За тэгээд төрсөн өдрийн мэндийг хүргэе. Бас ирж буй шинэ оны мэндийг хүргэе. 2025 онд азтай одтой байхын сайхан өрөөлийг өргөё. Сайхан баярлалаа. Сайхан баярлалаа. Мөн энэ тугсан бүх ажлынхаа хамт олондоо баярлалаа. Бүгдэнд нь баярлалаа. Хайртай шүү. Бүгдэнд нь найзуудтай ч гэсэн.
За. Баярлалаа. To the journey, heart of